Зураглаач найруулагч Бэгзин Балжиньям. Москва хотын бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийг 1969 онд кино зураглаач мэргэжлээр төгссөн. 1969 оноос Монгол кино үйлдвэрт оператор, 1976 оноос ерөнхий оператор, 1981 оноос ерөнхий найруулагч, 1990 оноос соёлын яамны сайд, 1993 оноос Чингис фильмийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Монголын авьяас төгөлдөр хүний нэг. Балжиньям гэдэг бас ийм өөрмөд сонин ийм найруулагч Монголын кинонд одоо бас эд сайхан гялалцаж ингэж явж байхдаа Монголын ард түмний үзэх дуртай олон сайхан кинонуудын зургийг авч найруулж заримын зохиолыг бичсэн байдаг юм аа. Ерөөсөө анх Монгол кино өдөрт тэр Валчо гэж их зөвлөдийн халдартай операторын ангийг төгсж ирээл ерөөсөө анхныхаа зургаас эхлээл одоо дамжингаатай тэр нөгөө улаан дарц гэж кино авсан шүү дээ. Эхлээл би хинбэ гэдгийг үзүүлсэн. Зураглаач Бэгзин Балжиньям уран сайхны киноны зураглаачаар улаан дарцаг, ичээндин, моторын дуу, хань, их үрдийн домог, тойрох хуудас, гэрэл жамжаагүй явна, саруул талын өрөөл, шүтэн, жаргал даахгүй зовлон, мөн Сөхолтын ирээ киноны зохиолч, эргүүлэг, илүү сартай зун, овийн зэрэглээ, дэгдэхэн нас кинонуудын зохиолч, зураглаачаар ажиллаж байсан. Манай одоо өвгний найруулагч Сумхүүгийн олон кинонд оператораар ажилласан. Тэгэл ерөөсөө операторын үнэнхүү актер сайн мэрэгжилтэй. Тийм сүрхий мэдэрдгээс гадна техникийг бүрэн ашиглаж чаддаг. Тэр үед операторудаас цоорж исэн юм үнэтэй. Ерөөсөө их ажилдаа сайн үнэн байсан. Сүүлдээ тэгээд найруулагч болсон л доо. Монгол кино үйлдвэрээ төлөвлөгөө дуран бүтээлийнхээ нэг моторын дуу гэдэг уран сайхны киноны зургийг авч дууслаа. Энэ киног зөөрсөр төрөлдөө дайсны зэргүүдээ сонсгоо. Ичээндэн зэрэг олон киногоор үзэгч олонтойгоо танилцуулсан найруулагч Сумхүү найруулжээ. Өсөж яваа залуу оператор Балжиньям зургийг авч гол дөрүүдэд улсын алдар тустай жүжигчдээс гадна шинэ залуу жүжигчид тоглож байна. Дэлгэцийн бүтээлийн амин сүнсгэлтэй хамгийн хүнд нөр их ажлын эзэд бол зураглаач буюу операторууд. Кино урлагийн дэлгэцний томоохон бүтээлүүдээр мөнхөрсөн Балжиньямын сэтгэлд хоногсон бүтээлүүдээс зураглаач хүний мэрэгжлийн сайхан өндөр ур чадвар тэрвэр заяадгүй ховор мэдрэмжүүдийг авч болно. Балжиньям зураглаач 20-од кинонд ерөнхий зураглаачаар ажилласнаар Балжиньямын кино найруулах зам нь дарднаар нээгдэжээ. Оператор учраас зургийг яаж авах вэ гэдгийг мэднэ. Өөрөө сайн зураглаач байж гэмээр тэгээд сайн найруулагч болохын одоо үндэс суурийг сайн тавьж чадсан. Хожимоо олон сайхан кинонуудыг Монголын киноны алтан сан өмөрөгт одоо бүтээж үлдээсэн хүн бол яхаггүй Бэгзин Балжиньям найруулагч юм. Найруулагч Бэгзин Балжиньям гарын 5 хуруу тань руу нүүж явна. Би чамд хайртай. Ацаг шүтний зөрөө, сүүдэр, ман тухай сэцэн хатан, хачин хүн, мөнх тэнгэрийн хүчин дор зэрэг кинонуудад ерөнхий найруулагч, зураглаачаар ажилласан юм. Тань руу нүүж явна гэдэг киноны зохиолыг өөрөө бичсэн. Энэ бол одоо сэтгэл зүйн дарам хүүхдээ хүлээсэн эхийн сэтгэлийг л одоо үнэхээр зарим улсууд өгчөж болдгүй юм байх таа гэж зарим нь боддог. Зарим нь үгүй төрсөн үнэ хүүхдүүд чи юу вэ гэдэг ингээд тэр үед нийгмийг одоо ингээд хоёр талцуулаад хуваагдуулаад яриа хүртэл болгож ясан байна шүү дээ. Хүн
Монголын босгыг анхаалгахдаа алдаа хийхгүй байхыг эрмэлздэг. Зовлон бэрхшээл тохиолдож алдаж энтхийн цагт төвчээртэй ухаалаг даван туулах ёстой гэдгийг өсвөр үеийнхэнд сануулсан. Тэдний хүмүүжилт орчин тойрны хүмүүс хэрхэн нөлөөлдөг болохыг би чамд хайртай уран сайхны киногоор харуулсан юм. За 65 мундаг хүн бочлоо. Чиний баярыг авч. Самбуу. Дэлгүүртэй, баян, чинээлэг, хууль мэддэг ерөөсөө бүхэл юм бочлоо. Бас их мэдлэгтэй хүн бочлоо. Хүүхдийн сэтгэл санааг цэвэр ариун байх хүмүүжил олоход нь туслах хэрэгтэй юм шүү дээ. Сухамлинский ингэж хэлсэн юм. Хүүхэд бүр математикч болох албагүй. Харин ирээдүйд эцэг их болох ёстой гэдгийг мартаж болохгүй гэж. Мэргэн үг шүү. Сухамлинский гэдэг чинь кино жүжигч юм билүү? Тэгэл тэнийг харуулж авахгүй. Сургууль мужид ухаан гэдэг юм те. Кино жүжигч юм билүү гэж хэлж идэг чинь тэгэл улс орны шийдгийг нээдэг шин. Тэгээд тэнийг болгоцсон баг. Зөвхөн одоо зураг сайхан авахасаа гадна кино найруулахасаа гадна өөрөө их зохиол бичижсэн. Нэг кино хийж явахдаа дараагийнхаа киноны зохиолыг барьцсан явж идэг байсан гэж одоо ярьсан гэжсэн. Яг тэр бол үнэн. Дараагийнхаа тэм сэдвэнтрийг олдсон ингэ явж идэг. Заяа тавай. Тэл. Монохой. Эхлээд намайг чинь тэр намжилт бороод нэгэд одоо сорилт хийж үзлээ шүү дээ, сорилт. Тэгээ дүрийн сорилт. Энэ сорилтанд ороод намжилт гэдэг юм уу тэр дүрийн хувцсаар хувцалчаад зураг авах болсон. Тэгсэн маргааш нэрээд яасан чинь манай энэ жүжигчин Сүхбаатарыг болохоор Заяатад хувцлаж бас дүрийн сорилтанд оруулаад ингээ байсан маргааш нь болохоор ерөөсөө энэ хоёрыг солиод тийм ээ. Надад болохоор тэр данжаадынх нь хувцс юу өмсөж өсгөлийг хийж дүрийн сорилтанд оруулаад Сүхбаатарыг болохоор тэр намжилт ингэж оруулаад сорилтанд оруулсан. За харин одоо яг дүрээ оллоо гэж ингэж хэлээд л одоо ажиллагаа киноны зураг авалтанд орсон доо. Тухайн үед чи бас нэг найруулагч гэдэг юм чинь бас их мундаг том дарга хүн байлаа. Тэгээ бас хайн имэн тэгсэн байчигээд тэгэл зогссон чинь чи кино тоглох хүсэлтэй юу л гэж. Тэгэлгүй яхаа дуртай байна гээл тэгсэн. Чи ээжтэйгээ кино тоглоно шүү. Гэхээр би одоо бөөн баяр одоо ээж та бит хоёрыг Балжины онго одоо ингээд кинон тоглоулна гэсэн. Тэгсэн чи ээж одоо бит худлаа яриад хүүхдэр худлаа тоглоод гэл. Итгэдэг. Гэхдээ нэрээ худлаа хийвэл та очиад асуухгүй юу гээл. Тэгэл ээж очиж асуугаал. Тэгээд 3 хоногийн дараа нэлээд шууд кино пробанд ороод. Тэгэл гарын таврын кино тоглож илаа. Кино гэдэг чинь өөрөө дүрслэх урлагийн юм ба ш. Тийм учраас одоо энийг бол барьж нэмгээ гайхалтай хийж байгаа. Зүгээр л одоо энгийн жишээ гэхтэл гарын таврууг л одоо дам гайхалтай зүгээр энэ кино гэдэг. Тэр хоёр айл салж байгаа. Хоёр айл гэр бүл салаад бутраад юуч байхгүй болж байгаа. Тэр одоо хагалж байгаа мотор тэр шагдар уурлаад одоо мод хагалж захт тэгэл тэр юмыг юуч байхгүй болгож байна. Энэ айл ингээд дуусч байна гэдгийг л одоо дүрслэлээр ингэж үзүүлж чаддаг. Тийм. Надад одоо бодох чадлаа. Юу ч болсон хамаагүй би хорлоотой суун. Би ингэж шийдсэн. Тэнгэр минь намайг ивэж хааны ширээ залгамжлах нугуур заяа гаж.
чи удамт барьжигны үндсийг таслаж улс Монголын төрийн алтан жолоог Исмаил Тайшигэнд өгөх гэж байгаа гэдэг чинь үнэн байж. Мандхой цэцэн хатан ард олны сэтгэл дадвиш дотн шингэж үдсгэлэнго ариухан баатар цэцэн мэрэгэн чиг чудрагын дүрээр төм дүргэмжлэгдэн түүхэндүлсэн 15 дугаар зууны Монгол төрийн нэрдэс зүтгэлтэн домогтой Мандхой цэцэн хатан 1982-3 оны ихээр энэ ардын жүжигчин жигжид байгаа. Энэ Мандхой цэцэн хатан киног авахар томилогдсон юм байна. Ер нь улс төр томилж өгсөн, мөнгөний гаргаж өгсөн, бэлдсэн. Тэгээд яг хөрхи би энэ одоо дийлэхгүй бас болчихгүй. Тэгээ одоо энэ киног жигжидван дараагаар хийчих хүн тэр үед одоо болж нэм л байсан. Дорж боломгүй ч юм уу сумхууга хийж болох байсан. Арга туршлага юмараа тутахгүй боловч энийг хийх асар ирч хүч бол хэнд байсан. Болж нэмд байсан. Тийм учраас одоо болж нэмсэн. Тэгээ болж нэм хийсэн бас гайгүй сайн кино болсон гэж одоо боддог. Туйлсын уран сайхны зангарахтай том кино бүтээхэд залуу найруулагч Бэгзим Балжиням үн хэлцэшгүй үлэмжийн чухал үр гүйцэтгсэн. Гарах олон дүрийг амилуулан бүтээж чадах жүжигчдийг сонгон олж хамтран ажиллах зураглаач, зураач, хөгжмийн зохиол зэрэг уран бүтээлчдийг нэгэн зорилгод удирдан хөтлж чадсан бүхэл бүтэн кино бүрэн дүрэн амжилтанд хүрэх нөхцөлийг бүрдүүлж чаджээ. Кинонд түүхэн баримтыг түмэн хэрэг явдлын далайд живүүлэлгүй урлан бүтээхэд хэрэгтэй гол өгцөөг нь олж атгаж улс гэрийг төвөөхэд тулгаж байсан бомон сүлжээтэй бодлын самууны зөрчлийг шийдмэг бөгөөд далайстай харуулж чадсан Балжиням найруулагчийн чухал гавья өнөөсөө бом. Мандхой цэцэн хатан кино бол бүр онцгой уран бүтээл нь л дээ. Энэ хүн бол үнэхээр сэтгэлээрээ өвдөж энэ одоо киног уран бүтээл болгож үзэгчдэд хүргэхэд өөрийнхөө бүх авьяас бэлэг тэр зураглаачийн, найруулагчийн тэр өөрөө бас зохиол бичдэг ийм хүн байсан. Тийм учраас энэ хүний тал бүрийн авьяас энэ киног цогц бүтээл болоход ихээхэн үүрэг гүйцэтгсэн гэж би боддог юм. Би одоо бүр гайхтай тэр Мандхой цэцэн хатны тэр 4 сэр киноны хэдэн зуун мянган метр хальсыг одоо тэгэл ялгаал, эвлүүлэл тэгэл одоо найруулагчтай үзүүлэхэд л энийг ингэмээр байна, тэрийг тэгмээр байна гэж хэлээл санаагаа хэлээл тэгэл хүнд бас тэр нь үлдэлцтэй, урамтай одоо тийм л байсан. Тэгээд 2 том кинонд нь цуг ажилласан. Кино урлагийн дээд сургууль 20 жил. 1970-аас 70-аад оноос ахуулаад 80 он хүртэл Монголын киноны нэг том бас 20 жилийг өөрийнхөө нуруунд дээр авч явсан. Балжиням гэдэг одоо бие хүн Балжиням гэдэг нэртэй уран бүтээлч энэ нуруунд дээр бас нэлээд хэсэг үйл явдлууд тогтож ингэж хийгдсэн юм аа. Тэгээд одоо Балжинямд Монгол улсаас төр засаг өндөр төрийн шагнал өгчээсэн. Найруулагч Бэгзим Балжинямыг Мандхой цэцэн хатан киног бүтээсний учир 1989 онд түүнд Монгол улсын төрийн шагнал Монгол кино урлагт оруулсан хувь нэмрийн өндөрөөр үнэлж Монгол улсын урлагийн гавьяас зүтгэлтэн цол тэмдгээр шагнажээ. Намрын шаргал наран сэтгэл сүүж хоёрыг адилхан бүлээ цөвлж бар уушлах тусам нэг л эрүү зөөлөн болж өмнөөр хуйлрын өнгөрөх тоогүй олон ногтруун сүрэг баг залуугийн явдлуучийг чирвэлцэх нь нэгэн бодлын сайхан нэгэн бодлын уйтгар авчирна. Уулс шигээ өнгөтэй тал шигээ дэлгэр улс шигээ ариун явахсан л гэж боддог юм да. Ямар явс нийгмийн босоо үлдсэн хүмүүс минь л хэлэх байх гэж би бодно. Төрийн шагнал урлагийн гавьяас зүтгэлтэн Бэгзим Балжиням